За, сайн байцгаана уу? За, өнөөдөр таны бодож буй тэр хүн эргэж ирэх үү, үгүй юу гэдгийг харъя гэж бодож байна. Урд урдынхтай адилхан 3 сонголттой. Эдгээрээ сонголтоо гэрээ. Зургийг нэг нэгээр нь ойртуулад харуулъя. За, эхний картыг сонгосон таны болон тэр хүний одоогийн байдлыг харвал таны хувьд би ингэх ёстой болов, тэгчих ёстой болов гэд твтгэхээс урдаад 50 байхыг хичээж байгаа байж магадгүй. Таны сэтгэл дотор зөндөө юм байгаа ч гэсэн тэрийг айл болох дараад сэтгэл хөдлөлөө тэгтлээ их ил харуулахгүй байгаа байж бас болох юм. Хүлээцтэй авах хэрэгтэй гэж байгаа ч гэсэн таны дотор маш олон зүйл эргэлдэж байгаа бах. Таны бодол хоёр хуваагдчихсан яваа байж магадгүй. Нэг тал нь тайван хүлээгэл байж хат болно доо гэд. Нөгөө тал нь хүлээгээс залхаж байна. Би ингээл хараад хүлээгэл авах уу гэж твдээд нааша цаашаа савлгаатай байгаа байж магадгүй юм байна. Байдлыг түр азнаад харж ивэл яадаг бол гэж бодсон ч гэсэн юу ч өөрчлөгдөхгүй байгаа хараад давчдах шиг болж иж магадгүй. Тэгээд зарим нь энэ харилцаа чухам яг ямар байв, үн цэнтэй байв уу, үгүй юу гэд эргэж хараад өнгөрснийг бодоод ах шиг байна. Та баахан боддог, эргэлздэг, энэ тэрийг эргцүүлдэг. Гэхдээ тэр хүнийг гэдэг хിവэрэ байх. Одоо ч гэсэн тэр хүнийг яаж байгаа бол, ийж байгаа бол гэж боддог байж магадгүй. Гэхдээ цагийн үргэлж бодохгүй байгаа нь бидээч. Хэрвээ эргээд ирэх юм бол тэр хүнийг түлхэхгүй эргэж ирээсэй гэдэг найдлага тэгээд ах шиг байна. Хитрхи хүчлээд болох гэж зүтгэх хэрэггүй гэдгийг ч мэдж байгаа байх. За тэгээд тэр хүний хувьд одоогийн байдлыг харах юм бол алдсан, болохоо байсан, өнгөрсөн зүйлсийнхээ араас хараад ах шиг байна. Өөр өөртөө харамсах юм хийлээ. Өнгөрсөнд буцаж очиж чадахгүйгээс хойш одоо бол бүх юм урдах шиг байхасаа өнгөрсөн, гамшиг нүүрсэн гэж бодоод байна. Энэ харилцаа нурж унжийн, доктортой юм лав алга гэж бодож ах шиг байна. Аль хэдийн бүх юм дууссан бах. Бид хоёрыг зааглаад том хан босгочихсон байна гэж харж ичж магадгүй. Та хоёрын дунд болохгүй зүйл асуудал байна. Гэхдээ юу болоод байгааг нь ойлгохыг хичээж л явна. Таны тухай бодож байгаа ч гэсэн хүл толгойн олдохгүй ойлгомжгүй байдалтай байгаа болохоор эргэж ирэх тухай нэг их бодохгүй байгаа. Холоос таныг харж ажиглаад надгүйгээр сайн байгаа ах уу? Болж байгаа ах. Миний хэрэг байхгүй гэж бодож байгаа ах. Гаднаа зүгээр харагдаад байгаа мөртлөө дотроо бол гунигтай ч гэх юм уу. Тимхэн байгаа байж магадгүй. За тэгээд тэр хүү эргэж ирэх үү үгүй юу гэдэг гол асуулт руугаа шилжье. За бараг л эргэж ирэхгүй л болов да. Эргэж ирэх байсан ч ойрын хугацаанд бол эргэж ирэхгүй. Тэр хүү ингээд салаа замын уулзуур дээр зогсчоод яах уу гэдэг байгаа байж магадгүй. Хуучнаа дуусгах уу, өөр тийшээ явах уу, эргэж очих уу, яах юм бүү мэд. Хэрвээ би буцаад очивол яадаг бол гэж бодсон ч гэсэн болвол гээд дотроос нь юу ч зулгаагаад би яаж буцаж очих юм бэ гэд өөрт нь их л хэцүү санагдах байх. Амархан лав хүрээд ирэхгүй. За одоо ингээд дуусах уу да сэтгэлээ татаад авчдаг ч юм билүү дээ гэж нэг бодоод яах ёстой юм бэ гэж нэг эргэлзээд ер нь яах учраа олохгүй байгаа юм байна. Ямар ч өгүүлдэл тэр хүнээс гарахгүй байж магадгүй. Уг нь та хоёр бие биенээ таг мартаад бүх юм бүр мөсөн дуусаагүй юм шиг. Гэхдээ цаанаасаа л та хоёрыг баг багаар холдуулаад байна. Эргээд ойр байх боломж гарч ирэхгүй байх юм шиг. Тэр хүн таныг үл тоогоод гэдэг юм уу? Юусоо тгээгүй. Өөрт нь үнэхээр хэцүү. Дарамттай ч юм шиг байна. Энэ харилцаанд гэрэл гээдэг үе байсан. Гэхдээ одоо бол бүүдгэр өдрүүд л байна гэж хараад байна. Би өөр хүн болно, өөрчлөгдөнө. Энэ байдлыг өөрчилж чадна, ямар нэг юм хийх ёстой гэж бодсон ч юу хийхээ мэдэхгүй байсаар л байна. Яавал болох уу гэдгээ юусоо мэдэхгүй. Бас санснаар нь болж байгаа юм бараг л алга.
урагшилсан ч юм байхгүй, дээрсэн ч юм байхгүй. Үнэхээр таг гацчихсан явна. Хоорондоо бүр огт тарьцахгүй байгаа бол энэ байдал мөдхөө арилна гэж хэлэхээргүй байна. Ер нь хэдий болтол ийм байдалтай байх нь тодорхойгүй л юм. Зарим нь бүр өөр тийшээ яваад өгчөж магадгүй. Гэхдээ тиймхэн ч гэсэн та бүхний амьдралд өөрчлөлт хэрэгтэй байна. Ганцхан юмд хит их анхаарч автаад байлгүйгээр өөр шин зүйлд анхаарах хэрэгтэй юм байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа. За хоёр дахь картыг сонгосон таны мөн тэр хүний одоогийн байдлыг харвал таны хувьд тэр хүний талаар нэг их сөрөг сэтгэгдэлгүй бас сэтгэл хөдлөлтөө гүнзгий автахгүй байгаа байж магадгүй. Тэр хүн буцаад ирэх бах, хэдийгээр зайтай байгаа ч гэсэн хамт байх юмсан гэдэг бодол бий байх. Бас энэ бүгд ингээд энд хүрээд өндөрлөхгүй. Цааш үргэлжлэх болов уу гэж найдаад байгаа ч байж магадгүй. Ирээдүйд энэ байдал өөрчлөгдөн би өөрчилж чадна. Тийм учраас одооноос ямар нэг юм хийх ёстой гэж ижиж болох юм. Тэгжиж илээ, ингэж илээгээд өнгөрснийг дурсаж эргүүлдээд суухаас илүү цаашдаа яах бол гэж их хараад ах шиг байна. Тэр хүний ямар үйлдэл хийх бол эсвэл би ямар үйлдэл хийх хэрэгтэй гэж бодоод байгаа болов уу? Хийд юм бодож мөрөөдөж суухаасаа илүү болж байгаа нь юу вэ? Болохгүй нь юу вэ? Энэ юм байна, тэр тийм байна гэд бүх юмыг нарийсаа ажиглаад ухаалаг байхыг хичээж байгаа. Зарим нь тэр хүний талаар эсвэл энэ харилцааны талаар бодит байдлыг маш сайн дүгэн цэгсэн байх гэмээр харагдаж байна. За тэгвэл тэр хүний хувьд энэ хүн чинь ийм байсан юм байна. Энэ харилцаа ийм байсан байх нь гэд таныг эсвэл энэ харилцааг харах өнцг нь өөрчлөгдсөн байж магадгүй. Хий хоосон худлаа юм өөртөө итгүүлээд яваад айлгүйгээр бүхнийг боддоор ийм байсан юм байна штэ гэд юмсыг анзаарч эхэлсэн байх. Зөндөө олон юм эргүүлж тойруулж бодоод байгаа юм шиг байна. Би энэ хүнтэй яаж харцдаг байлаа? Зүрүүлээд энэ хүн надтай яаж харцдаг байлаа? Таныг намайг гэдэг байсан. Гэхдээ би зүрүүлээд тэр хүнд тийм сайн хандаж чадлаа. Энэ харилцаа тэнцвэргүй байсан юм болов уу гэж бодоод байгаа байж магадгүй. Би заавал ямар нэг юм хийх ёстой гэхээсээ илүү одоогор бол ямар ч үйлдэл хийх сонирхол алга. Юу ч хэлгүйгээр зүгээр л бодож бясалгах хэрэгтэй байгаа болов уу? Эсвэл зүгээр л 50 ганцаараа баймаар байгаа байх. За цааш нь тэр хүн эргэж ирэх үгүй гэдэг гол асуултанд хариулт авъя. За тэр хүн ингэсгийж агаад шууд буцаад ирэхгүй. Нэлээд хугацаа өнгөрсний дараа эргэж ирж магадгүй. Гэхдээ бас л эргэлзээтэй. Та тэр хүн эргэж ирэх болов уу гэж боддох, эсвэл тэр хүн тань дээр буцаж очивол яах вэ гэж бодоод ах шиг байна. Та хоёрын аль нэг нь л байдлыг хүн дээр тусгаж аваад шаналаад байна. Тэр хүн тань дээр буцаж очимоор байгаа ч гэсэн танаас нэг л хол юм шиг санагдаад салахгүй байгаа, эсвэл ямар нэг болохгүй зүйл саад байгаах. Бас тэр хүн хэрвээ тэгсэн бол тэхвэсэн болов уу гэж бодоод гэмиссэн, санаа зовсон, айсан, яах гэж тэгвдэ гэж харамссан, би яг яах ёстойгоо хэлж мэдэхгүй байх ихэр байдалд орсон байж ч болох юм. Бүр үнэхээр яах нь тодорхойгүй юм байна. Өөрөө ч яах ихээ сайн мэдэхгүй байгаа болохоор тэгж байгаа байх. Тань руу холбоо барих уу гэж хэсэг зуур бодож ийсноо. Бид хоёрын дунд ч нилээн хол зав байна да гэж бодоод болчихдог ч юм уу. Тэгжиж магадгүй. Дотор нь бол баахан л юм эргэлдэж сүлэлдээд байдаг. Гэхдээ гаднаа тэрийгэ яасан ч үзүүлж харуулж надад тэгж санагдаад байгаа байхгүй юу? Будаад ахнаа тийм юм байна. Ийм юм байна. Тэгсэн байхгүй юу гэдэг уртаас урт тайлбар танд тавина гэж бол байхгүй. Хэсэг тэгж жагаад ухаан оронч гэх юм уу? Гив гинэт бодол санаа нь өөрчлөгдөөд өөр тийшээ эргэж магадгүй юм. За ингээд бүгдийг дуусгая гэд бүрэн өссөн холбоогоо таслана. Аль эсвэл би ингээд юу ч хийхгүй суугаад байж болохгүй гэд тань руу эргээд холбоо барьж магадгүй. Тэгээд эргээд ирлээ гэж бодоход 3 дахь этгээдийн нөлөө бас байх магадлалтай. Эсвэл нэгнээ сөрөг талаас нь харах ч байдаг юм уу, тийм асуудал гарч болох юм.
За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа. За 3 дахь картыг сонгосон таны бас тэр хүний одоогийн байдлыг харах юм бол таны хувьд цаанаасаа л нэг тийм 50 байгаад байгаа байж магадгүй. Хин юу гэж хэлж ярих нь хамаагүй. Би өөрөө өөртөө итгэнэ гэж бодож иж магадгүй. Ялангуяа тэр хүн чинь тийм ийм тэгээд байдаг, ингээд байдаг шít гэдэг зүйл сонсож суухаас илүү өөрөө анзаарч ажиглаж харахыг хичээгээд тэр хүнээс урд өмнө нь анзаарч байгаагүй зүйлсийг ажиглаж хараад ийм байсан юм байна штэ гэж ийж магадгүй. Танд тэр хүнээ гэсэн сэтгэл байх шиг байна. Гэхдээ дандаа тэр хүнийг гэж явна гэж юу ах вэ? Буцаад ирээч гэж хэлэхгүй байх, хэлж чадахгүй байх. Юу юуны тухайд хүрлэхгүй шууд тогтсон өгүүлэлт гаргаад явахгүй. Тэр хүний гэдэг ч гэсэн царай алдахгүй байснын дээр эсвэл амархан буулт хийж болохгүй гэдэг бодолтой байж магадгүй. Бас энэ хүнтэй би таарч тохирох уу? Энэ харилцаа цааш үргэлжлэх боломжтой юу гэдэг асуулт таны дотор байгаа юм шиг байна. Харин тэр хүний хувьд таны тухай бодож байгаа ч гэсэн таныг гэхгүй ч байгаа юм шиг л харагдаж байна. Нэг хэсэг шаналсан, эсвэл харамссан байж магадгүй. Тэгээд ийм байдалтай яваад байна ч гэж юу ах уу гэж бодоод тэр асуудлаасаа салахыг хичээж байгаа гэж болох юм. Тэр хүн өөртөө бүх юмыг дүгэн цэгнээд бодлоо зэгцлэх хэрэгтэй. Стресстэй сэтгэл хөдлөлтөд автах хэрэггүй гэж хэлээд ах шиг байна. Сэтгэл нь хөдлөөд л тэгчээ ингэчээгээд яваад ахаас илүү зүгээр л чимээгүй байхыг илүүд үзчихэж болох юм. Яг яавал болох болохгүйг тэр хүн мэдчих шиг байна. Ямар нэг үйлдэл хийлээ гэж бодоход эхлээд бодож төлөвлөсөн байх бах. Өөргөө хянж дараад ингэх хэрэггүй, тэгч хэрэггүй гэдэг. Энэ харилцааг нэг нь л нөгөөгөөгээд яваад байдаг, нөгөө нь тэгсгээд л яваад байдаг. Зөвхөн нэг нь л зүтгээд байсан гэж харж байгаа байж магадгүй. Та хоёрын хувьд хоёр өөр тийшээгээ чиглэж иж магадгүй. Нэг нь зүрхээрээ, нөгөө нь тархиараа яваад байна. Харин хоёулаа шархалахгүй юмсан, сул дорой гэх үү? Тийм байдлаа харуулахгүй юмсан гэсэн бодолтой байгаа ч байж магадгүй. За тэгээд тэр хүн эргэж ирэх үгүй юу гэдэг гол асуулт руугаа орцгоё. За тэр хүн эргэж ирнэ гэж хэлэхэд эргэлзээтэй байна. Ер нь үгүй л болов уу гэж харагдаж байна. Тэр хүн танаас хол хөндий ч юм шиг санагдаад сэтгэлээ татаж авчиж магадгүй. Өөргөө бүр тусгаарлаад танаас зайгаа авсан чигээрээ яваад байвал яваалахаар юм байна. Тэр хүнд энэ харилцааг цааш үргэлжлүүлэх сонирхол байхгүй ч юм шиг харагдаад байна. Бас цаашдаа тэр хүний хувьд өөр зүйлд анхаарад өөрийнхөө талаар л бодох юм шиг байна. Гэхдээ та хоёр хоорондоо мессеж бичих ч юм уу холбоо барих нь барьж магадгүй. Яг чин сэтгэлээсээ харьцахаас илүү өнгөцгөн тэгсэнгсгээд л харилцаад өнгөрөх байх. Тэндээс хүртэл нөгөө л өгөө аваан тэнцдэггүй, нэг нь нөгөөдөө илүүг зориулдаг, харин нөгөө хүн нь нэг их тоодгүй байдал ажиглагдах байх. Ер нь өгөө аваан тэнцдэггүй байдал та хоёрын харилцаанд төвөг удаад байх юм шиг байна. Тэр хүн эргээд ирэх боломж бага ч гэсэн байгаа. Гэхдээ таны бодож найдаж исэн шиг зүйл байхгүй байж магадгүй. Хэрвээ тэр хүн эргээд ирлээ гэж бодоход хэсэг хугацааны дараа буцаад л яваад өгөх байх. Таны хүлээж исэн шиг гүн гүнзгий батбих сайн харилцаа байхгүй. Хязгаартай жирэнлэг найзууд шиг санагдаж магадгүй. Айгүй нэг тийм эдрээтэй байх учраас урдих шиг байхгүй ч байж болно. За ер нь бол тэр хүн таны хувьд зүгээр л нэг танил болж үлдэх магадлалтай. Эсвэл та нэг л тийм урам хугарсан байдалтай үлдэж хоцрохыг үгүйсэхгүй. Та энэ бүгдийг хараахан том зургаар нь харж амжаагүй байжгаад за ийм байсан байх нь л тэгээд юуг ч юм олж мэдэж магадгүй. Илчлэгдээгүй зүйлийг болох тэр хүн таны бодож ирснээс өөр хүн байж таарад итгэхэд хүн санагдах гэдэг ч юм уу. Тиймэрхүү үйл явдал болж магадгүй. Тэгээд за цааш үргэлжлүүлэх хэрэг байна уу да одоо ингээ болидөө гэд өөр тийш өөр зүйлд анхаарч эхэлж магадгүй. Тэр үйл явдал нь таныг сэтгэлийн шархаа эдгээгээд цаашаа явах хуучнаасаа салахад нэмэр болж магадгүй юм байна.
За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа.